За эхэлсэн. За сайн бацгаана уу. Өнөөдөр 2026 оны 2 сарын 21-ний өдөр. За Австрали улсын Мельбурн хотод ирсэн байна. За би Австралид ирэх болгондоо л одоо Австралид ажиллаж амьдарч байгаа монгол залуучуудаагаа одоо уулзаж бас ингэж хууч хөрөхийг одоо зорж байгаа. За энэ удаа Гамболдын Эрдэнэ очир гээд санхүүгийн математикийн чиглэлээр Монголдо төгссөн. За Монголдо мөн ажиллаж байгаа. За сүүлд одоо Австралийн засгийн газрын тэтгэлгээр яг энэ чиглэлээрээ одоо магистрийн зэрэг хамгаалсан мөн одоо Австралийн их сургуульд яг энэ чиглэлээрээ мөн судлаачаар одоо сурч төгссөн ийм амжилттай явж байгаа залуутай уулзж байна. За Эрдэнэ очир ингээд өөрийгөө танилцуулаад Монголд одоо аль сургууль 10 жил сургууль төгсөж, их сургууль хаана төгсөв, хаана ажиллаж байв гэж товчхон танилцуулаад. За сайн бацгаана уу та бүхэн өдрийн төргий. Миний хувьд л Тархуу аймагт төрж өссөн. Тэндээ 10 жилийн сургуулаа төгсөөд Мөсийн математикийн эдийн засгийн математикийн зааварчилгаанд төгссөн. Төгснөхийн дараа ерөнхийдөө даатгалын салбарт ажилласан. Актор гэдэг үгшлэр даатгалын салбарт ойролцоогоор 10 гаруй жил ажиллаж байна. За Эрдэнэ очир санхүүгийн математик гэхээр гол төлөв энэ даатгалын чиглэлээр бас ажилладаг юм ээ тий. Тэгэхээр Монголд одоо нэг том асуудал болохоор энэ нийгмийн даатгалын асуудал бас асуудал байгаа шүү дээ тий. Тэгэхээр Эрдэнэ очиртай ялангуяа одоо Австралийн тэтгэврийн даатгалын систем ерөнхийдөө ямар хөө байдаг талаар ингэж одоо ярилцмаар байна л да. Тэр нь Австрали одоо яг энэ тэтгэврт гарч байгаа тэр тогтолцоо нь ерөнхийдөө ямар хөө байдаг юм бэ? Тий, миний хувьд нөгөө актор гэдэг мэргэжлэр Австралид ерөнхийдөө мэргэжсэн. Энэ мэргэжил нь юунд төлөх вэ? Даатгалын салбар болон санхүүгийн салбар. Дээрээс нь тэтгэврийн сангийн тэтгэврийн санд илүү төлөх одоо оролцдог мэргэжил. Австралийн тэтгэврийн сангийн хувьд бол ерөнхийдөө нэг хоёр шалтгаалтай. Эхний шалтгаан нь хоёрын тэтгэврийн тогтолцоо сан, дараах нь улсын тэтгэврийн. Хоёрын тэтгэврийн сан болохоор хүн өөрөө ажиллаж байгаа хугацаанд өөрийнхөө нэрийн дансанд цалингаасаа тодорхой хэмжээний шилтгэл төлөөд тэтгэврийн нас хүрэхэд тэтгэврээ авдаг юм тогтолцоо. Улсын тэтгэврийн тогтолцоо бол тэр хөв хүнээс тодорхой хэмжээний баг хөдлөж аваад тэтгэврт гарахад нь одоо нийгмийн эмзэг давхрын хүмүүс тэтгэврийн нас болоод тэтгэвэр болгодог юм хоёр тогтолцоо. За тэгэхээр Австрали болохоор ерөнхийдөө тэтгэврт гарахын тулд хүн өөрийнхөө дансан дээр ирээдүйд тэтгэврт гарах мөнгөө ингээ хөрвүүлж яадаг юм биш үү тий. Тэгэхээр тэрийг одоо яг жоохон хэдэн хувийг одоо хүн цалингаасаа тэр санд хөрвүүлдэг юм бэ? Жилийн одоо цалингаасаа. Тэгээ Австрали ажиллаж байгаа хүмүүс ойролцоогоор жилдээ нэг 12% орчим. За Монгол тэр нь хэд байдаг юм? Хэдэн вэ? Монголд болохоор за хувь хүнээс нэг 11.5 ойролцоогоор 12% байдаг. Ажил олгогчоос бас тухайн хэмжээний гараа. 11.12. Нийлээд нэг 23-4-тэй болчих. Тэгээ маш өндөр юм биш үү? Маш өндөр тийм. За тэгээд Австралид одоо тэр хувийн тэтгэврийн сан ер нь улс одоо удирдах гэж байна уу? Эсвэл хувийн компаниуд удирдах гэж байна уу? Тэгээд одоогоор энэ тэр компаниуд них олон байдаг юм уу? Эсвэл цөөхөн байдаг юм уу? Тэгээ ер нь Австралийн тэтгэврийн сангийн хувийн одоо тэтгэврийн сангийн хууль бол 1992 онд батлагдсан. Ийм байна. Тэгээд нөгөө хоёр хэсэгтэй гэж ярьжсэн. Хувийн тэтгэврийн сангийн хувийн компаниуд улсын тэтгэврийн сангийн улсын компаниудаас өөр удирдана гэсэн. Тэгэхээр одоо тийм компаниуд нь Австрали хэр вэ? Маш олон уу? Тий, хуучин үед одоо 60-70 тооны компани байсан. Найд бол одоо дөнгөж батлагдаж байхад энэ ашигтай одоо бэлэн мөнгө одоо биднэрт ороод ирлээ. Энэгээр бид нар хөрөнгө оруулалтын томон гэсэн одоо их олон амжилттай компаниуд байсан байлээ. Тэр нь одоо нөгөө улсын одоо тавьж байгаа шаардлагын дагуу багасаад одоо нэг 20-30. За ер нь ингээд нэг шалгарч үлдсэн 20 компани Австралийн тэтгэврийн санг удирдах мөнгөний өсгөж байгаа юм байна гэж ойлгож болох уу? За тэгээ ер нь тийм байна. За Австрали бас нэг ингэж яриад байдаг шүү дээ. Та одоо тэр нэг тэтгэврийн санд хөрвүүлж байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулж болно гэж яриад байдаг. Хөрөнгө оруулж болгоно. Тэгээд ер нь тэр тэтгэврийн сан чинь одоо жилийн бас тодорхой хэмжээний хүүгээр өсөө явж байдаг гэж яриад байдаг. Тэгээ тэр одоо ямар учиртай? Тэгээ одоо хувийн тэтгэврийн сан чинь өөрөө ажилтны нар өөрөө цалингаасаа тодорхой хэмжээний шимтгэл хийж байгаа. Тэр шимтгэлийг цуглуулад, хөрвүүлээд тэрүүгээрээ хөрөнгө оруулалт хийж байгаа. Австралийн том компани. Хамгийн энгийн жишээ нь Rio Tinto. Том хөрөнгө оруулагч нар Австралийн тэтгэврийн сангийн компани. Тэгээд нөгөөтэйгөр ер нь ингээд дундаж үзүүлэлтийг харахад Австралийн тэтгэврийн сангийн компаниуд иргэдийнхаа мөнгийг өсгөхдөө дунджаар 10% тооцоо.
зөв. Сүүлийн 10 гаруй жил дунджаар тогтмол 10. Яг ковидын жил бол бас харьцангуй байжгүй. Харьцангуй байжгүй. Гэхдээ эсрэг талд нь Монголын нөхцөлийг ярихаар Монголын нөхцөл бол хөрөнгө оруулалтын нөхцөл бол маш өндөр. Яг тэгвэл банкны хадгаламжийн хувьд чинь өөрөө нэг 14-өөс 16% байна. Бондуудын хөвж нь 18-аас 20% байна. Тэгэхээр нөгөө Австралич нь өөрөө 10% өсгдөг. Хэрвээ Монголд төрийн одоо хувийн сан байсан бол энэ хөрөнгө оруулалтын өрчим нь маш өндөр өгөөжөөр орчин сайтай өгөөж нь маш өндөр өгөөжөөр өсгөх нь үнцэг байна. Бас сонирхолтой юм биш үү? Тэгэхээр ерөнхийдөө цаашдаа бол манай Монголын одоо яг төрийн одоо тогтолцоо чинь чухам ямар тогтолцоор юм? Австралид ажиллах юм уу? Эсвэл ондоо юм уу? Тий, манай Монголын тогтолцоо бол ерөнхийдөө нөгөө Юу хамтын тогтолцоо гэдэг. Юу хамтын одоогийн нэг 4-5 ажилтны нийлээд нэг тэтгэврт гарч байгаа хүний цалин өгч. Тэтгэврийн өгч. Тэтгэврийн өгч. Австрали болохоор тийм тогтолцоо байхгүй. Хүн өөрийнхөө нэрийн дансан дээр тэгсэн Австралийн ойлгох шимтгэл төлдөг. Тэгэхээр Монголын ерөнхийдөө одоо нөгөө нэг юм хөгжингөө орнууд ийм тогтолцоог одоо Монгол бол олон жил ингээд ийм тогтолцоог байцлаа л та. Энэ нь одоо ямар одоо өчиг тогтолцоотой вэ гэхээр одоо хүний насцал одоо нэмэгдэж байна. Дээрс нь төрөл багасж байна. Явандаа юм чинь одоо одоогийн байдлаар 4-5 хүний цалингийн шимтгэл нэг хүний тэтгэврийг төлдөг бол ирээдүйд энэ чинь 2 болох нэ, 1 болох нэ. Магадгүй миний насн дээр би одоо тэтгэврт гарах нас 65-70 насн дээр миний тэтгэврийг төлөх хүн Монгол байх уугүй гэдэгт би өөрөө хувьдаас эргэлзэж байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ системээр явбал ирээдүйн одоо 30-40 жилийн дараа ер нь улаан гэл хасах нэ гэдэг одоо судлаачид ийм үздэг. Тэгэхээр одоо Монголын тэр Юу хамтын систем гэдэг тэтгэврийн тогтолцоог бол өөрчлөх ёстой. Ялангуяа хувийн одоо нэрийн дансарын гэсэн ийм систем рүү оруулах ёстой гэж ингэж үзэж байгаа юм тийм үү. Тэгэхээр ийм рүү оруулцахад Монголын хувьд ямар эрсдэл аваад байгаа вэ? 2020 онд одоо орчлох гишүүний санаачилсан төрийн сангийн хууль байдаг. Тэр болохоор яг тэр хууль нь тухайн үедээ бас хэрэгжих боломжгүй, хэрэгжээгүй. Би өөрөөр хөдөө ойлгож байгаа. Яг тэгвэл одоо залуу хүмүүс ажиллаад хүний тэтгэврийг төлж байна. Гэхдээ бүгдийн нэрийн дасан дээр оруулчвал одоо байгаа хүмүүсийн тэтгэврийг хэн төлөх вэ гэж асуув. Тэгэхээр энэ хууль тухайн үедээ бас гараагүй шалтгаан би тийм болов гэж боддог. Батлагдаагүй шалтгаан. Тэгэхээр яах вэ гэхээр цаашдаа ер нь яах вэ гэхээр энийг одоо хувийн тэтгэврийн сан руу шилжих ёстой. Заавал ёстой. Гэхдээ бид нар маш алуурхнаар шилжих ёстой. Зөв. Тэгэхээр нөгөө би бас ингэж харж байгаа л да. Өөрөөр хэлбэл одоо байгаа хүмүүсийн тэтгэврийг төлж чадахгүй гэдгээрээ хувийн тэтгэврийн сан одоо шинээр бий болохгүй ингээ байгаад байна гэх чинь бол бид нар цаашаа улмал хэцүүдэд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо байгаа хүмүүсийн тэтгэврийг улс өөрөө нэг аргалж агаад тэгээд тэр одоо байгаа залуучуудаа тэр хувийн нэрийн дансныг явуул ямар гэдгийг. За ялангуяа нөгөө бас нэг сүүлийн үеийн бас нэг түрүү ярьсан шүү дээ. Гадаад ажиллаж байгаа маш олон монголчууд маань тэтгэврийн насан дээр очиад тэтгэврт гарахаа гадаадаас тэтгэвэр авч чаддаггүй, Монголоос авч чаддаггүй. Тэгэхээр бараг энэ гадаад ажиллаж байгаа монголчуудын хувьд одоо яг энэ хувийн тэтгэврийн сан бий болгоод тэр хүмүүсийг ирээдүйд тэтгэврт гарах боломжийг нээж өгөх зүгээр юм шүү. Тий, энэ дээр би яг тантай бол маш санал нэгдэж байгаа, 100% санал нэгдэж байгаа. Яг тэгвэл одоо Монголд ажиллаж байгаа нийт ажилчдыг харахаар орлого зардлын харьцаа бол бас алдагдсан. Хөгжингөө орнуудыг бодвол жишээлбэл Австралиг бодвол. Тэгэхээр хуульгүй болохоор хүмүүс Монгол иргэд хувийн тэтгэврийн сан руу дахиад одоо нэмэлтээр мөнгө хийх боломжгүй болчихсон. Одоо жишээлбэл нийгмийн даатгалаа төлнө, татвараа төлнө, хүн амын явуулахын татвараа төлнө гэчээд ард нь дахиад тэтгэврийн сан руу мөнгө хийнэ гэхээр, хөндлөл хийнэ гэхээр Монгол хүмүүст иргэдэд одоо дундаж давхрах нь маш хэцүү болчихсон. Австрали болохоор яадаг вэ гэхээр өөрөө хуулиараа зохицуулдаг болохоор нийгмийн даатгалын мөнгө чинь өөрөө шийдэж орчихно. Зөв. Тэгвэл ер нь бол цаашдаа бол яг нийгмийн даатгалыг бол хувийн тэтгэврийн сан байгуулах чиглэл рүү явах зүйл юм биш үү? Тэгэхээр миний санаа бол яаж байгаа гэхээр ерөөсөө юм. Хэрвээ Монголд амьдарч байгаа хүмүүс нь тийм асуудалтай юм бол гадаадд амьдарч байгаа хүмүүсээ одоо гадаадд амьдарч байгаа хүмүүс чинь энд ажилласан цалингаа орлогоо Монгол руу авч шилжүүлдэг. Тэгэхээр үүнийг нь ашиглаад хувийн тэтгэврийн сан гадаадд ажиллаж байгаа монголчууд нэлээд болоод өгч байна.
Ихний ээлжинд. Ихний ээлжинд. Тийм байна. Тэгэхээр их алгуур явуулсан. Алгуур тийм. Тэгвэл ядаж нэг Монголын чи сая ярьлаа шүү орлого зарлагын харилцаа маань алдагдсан гэж ярьж шүү дээ тий. Хэрвээ тийм юм нээчих юм бол магадгүй гадаад ажиллаж байгаа монголчууд маань тэр сан руу их мөнгө хийгээд бас орлого маань нэмэгдэх гээд байна шүү дээ тий. За тэгвэл дараагийн нэг асуух гэж байгаа юм болохоор Австрали болохоор тэр одоо тэтгэврийн сангийн болохоор хувийн компаниуд одоо удирдах явж идэв юм биш үү? Гэтэл Монголд бол одоо бас нэг асуудал байгаа шүү дээ. Нэг сан үүсгэхээр за тэр хувийн чанаа хувьсгалан чанаа сайхан хөрөнгө оруулж яана гэдэг одоо нэг буруу юм руу оруулаад тэгээ бүрч мөнгө тавиад уучих магадлал маш өндөр шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр юу ямар санаа аваад байна? Тий яг одоо яг энэ жишээ нь бас нэг Монгол ингэж яриад байгаа шүү дээ. Ер нь гадны компани одоо гадны туршлагатай банкыг оруулж ирээ гэж яриад байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан яг энэ тэтгэврийн санг менеж гэдэг гадны компани энэ оруулж ирээд ихний ээлжинд одоо менеж хийлгүүлээд өдөрдүүлээд хөрөнгөний өсгүүлээд ихний ээлжинд ингүүл зөөрөө юу гэж бодож байна. Би бол одоо яг энэ тал дээр бол бас тантай зуул санал нэгдэж байгаа. Энэ байх ёстой. Яагаад гэвэл гадны банкыг оруулж ирж байна гэдэг сэтгэвтэй яг адилхан сэтгэв болчихж байгаа юм л да. Тийм байна. Тэгэхээр нэгэнд өөрөө энэ Австралийн тэтгэврийн сан чинь өөрөө маш том. Тэгэхэд одоо дөрөвт хэлж байна. Тэр нь одоо яг юу гэсэн үг вэ? Одоо нийт хөрөнгөөрөө Австралийн тэтгэврийн сангийн нийт хөрөнгө нь дэлхийд дөрөвт Америк, Канада, Англи араас хүн ам нь хүн ам нь 24.5 сая хүнтэй. За. Өөрөөр хэлбэл Америк чинь 300-400 сая хүнтэй. Канад ч одоо 60. Тэгээд 100 сая хүнтэй гэсэн үг. Тэгэхээр ингэсэн үг үү те тэр тэтгэврийн санг Австралийн тэр хувийн компаниуд маш сайн удирдаад хөрөнгийг өсгөж чадсан гэсэн үг үү? Маш сайн удирдах хөрөнгийг өсгөж чадсан. Яг зөв. Тэгвэл маш сайн удирдах тэр хөрөнгийг өсгөж чаддаг гадны компани оруулж ирэх нь бол ажил. Тэгэхээр ийм одоо 1992 оноос эхлэж чинь 24 жил 34 жилийн туршлагатай байна. Австралийн тэтгэврийн сан. Тийм байна. Тэгэхээр энэ ноу хау одоо мэдлэг одоо боловсрол тий одоо энэ туршлагуудыг монголчууд ер нь оруулж ирэх ёстой. Оруулж ирээд бид нэг юм фаундейшн буюу тий нэг фундаментал хэсгийг ингээд бүрдүүлж өгдөг. Тийм байна. Тэгэхгүй бол бид нар чинь бас дахиад засгийн газрын одоо улсын ч гэсэн компаниудыг тавих шаардлага тодорхой тавьж чадахгүй яагаад угаасаа туршлагагүй юм чинь. Тэгтэл нөгөө компаниуд маань шинэ чиглэл рүү үйл ажиллагаа явуулж яваадаг учраас ерөнхийдөө энийг хийгээд олон жилийн туршлагатай байсан хувийн гадны компанийг оруулж ирэл ингээд явах нь бол зүйтэй юм байна даа л гэж би харж байна. Тийм одоо эндээс ямар айдас үүссэн бэ гэхээр одоо жишээлбэл манай нийгмийн даатгалын сан дампуурсан гэдгээс залуу хүмүүст ямар айдас үүсэж байгаа вэ гэхээр нийгмийн даатгалаа төлөхөө болгосон. Төлөх одоо тийм ихтгэл өмчил байхгүй болсон. Энд чинь ерөөсөө нэг банкны ипотек авах хэрэгтэй юм байна. Яг бид нарыг одоо тэтгэврт гаргахад энэ мөнгө байгаа юу, сан байгаа юу гэдэг бид нар одоо залуу хүмүүс ихтгэл өмчил маш бага. Тийм. Гэтэл Австралийн хувьд болохоор та бол одоо тэр тэтгэврийн хувийн тэтгэврийн сандаа хөрөнгөлж байгаа мөнгөө тэр маань яаж өсөж байгаа гэдгийг бол тасралтгүй хараад өөрөө ингээд хаягаараа ороод тий. Би ч гэсэн бас Австрали яг тийм юутай ш ажиллаж байгаа хугацаанд байсан. Тэгээ ингээд хараа явахаар тэнд ингээд мөнгө маань жил болгон одоо 10% хувиар өсөө явж байдаг. Гэхдээ тэрийг бол яг нэг 60 нас хүртлээ үл авах эрхгүйгээр тэр мөнгө ингээд өсөө явж байдаг тий. Энэ дээр болохоор Австралид бас нэг маш том систем даатгал өөрөө тэтгэврийн сантай холбогдоод ороод ирчтэй. За. Тэгэхээр яах вэ гэхээр нэг хүн одоо 65 наснда тэтгэврт гарна гэдэг. Тэ? За. Наан нь болохоор ямар даатгал хийдэг вэ гэхээр 65 наснаас өмнө нас орч болон хүнд өвчин тусах. Эсвэл 65 настай нас хүрэх гэдэг юм. Тусдаа энэ даатгалын одоо амь насны даатгал холбогддог гэсэн. Тэгэхээр энэ яг хөө нөгөө санхүү эрсдлийг хамгаалах. Тэгэхээр Австралид одоо 100% баталгаатай хийж чадах юм гэхээр дундаж давхрахтай айл одоо өрхийн тэргүүнээ алдах эсвэл хүнд өвчин одоо нэг өрхийн гишүүн тусах те ийм нөхцөл санхүүгийн эрсдэл авахгүй гэдэг нь шууд одоо нөгөө нэм ядуу буураа өрхөө авахгүй гэдэг юм баталгаа тэтгэврийн сан болон даатгалын сан улсын сан баталж өгч байдаг. Тэгээ бид Монголд болохоор одоо нэг өрхийн гишүүн одоо өвдчихдэг. Эсвэл одоо тэжээгч нь асуурчдаг. Ингүүл тэр айл шууд одоо ядуу буураа өрхөө шилжиж байгаа. Тийм. Тэрийг бас яг Австралийн системээс ойлгохгүй байна л да. Одоо жишээ нь Австрали ингээд тэтгэврийн сандаа ингээд мөнгө хөрөнгөлөөд явж байгаа тэтгэврт гарах үедээ тэтгэврээ авч чадаагүй нас орчвол тэр мөнгө нь арга гэрт нь олгогдгоо л гэсэн үг үү? Тий, одоо тэр мөнгө нь арга гэрт нь олгогдохоос гадна даатгал нь холбогдсон болохоор даатгалын төлбөр давхар авах гэсэн. Бас давхар авах юм. Давхар.
За наач бас аягүй сонирхолтой юм байна тий. За тэгвэл ерөнхийдөө бол цаашдаа бол Монголууд одоо яаж ч бодсон яг ийм тэтгэврийн хувийн сантай болох хэрэгтэй юм байна. Гэтэ тэр сан төр өдөртөхгүй юм байна. Дээрээс нь Монголын одоо компаниуд маань одоохондоо туршлага авах байгаа учраас айл болох гадны одоо туршлагатай олон жилийн туршлагатай компаниг орж удирдуулж тэр мөнгийг өсгөх нь бол хамгийн ашигтай юм байна тий. Тий, одоо 20 онд нөгөө хуулийн хэлцүүлэхдээ би маш анхааралтай суужсэн л да. Тэгэхээр зарим одоо гишүүдийн үнцэг бас нэг талаар зөв. Ямар үнцэг вэ гэхээр улс өдөртөж байгаад ингээд давхарцсан. Тий. Хувь өдөртөж байгаад давхархгүй гэсэн бодлого. Тий, баримт хаана бодлого байхгүй гэдэг үнцэг харагдав. Тийм зөв. Тэгэхээр тэр бол бас нөгөө талаараа зөв бид нар болгоомжлох хэрэгтэй. Тэгэхдээ яг хөө энэ дээр Австрали яаж ажиллаж байгаа юм гэхээр нөгөө шаардлагууд төрөөс ирж байгаа хувийн компанид ирж байгаа шаардлагууд маш өндөр. Тэгээд хэрвээ шаардлага нь одоо ингээд улирал тутам ч юм уу тодорхой хэмжээний хугацаанд авч байгаа. Тэгэхээр энийг нь биелүүлж чадахгүй бол тэр данснуудыг өөр компани руу биелүүлж байгаа компани руу шилжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар хувийн компаниуд нь маш олон одоо хувьцаа эзэмшилд оролцогчтой. Тэгэхээр энэ хувийн компани ч өөрөө төлөөлөл өдөртөх зүйлүүдийг хурлаараа шийдвэр гаргаж байна. Тэгэхээр ийм ялгаануудаас болоод энэ хувийн салбар нь өөрөө төрийн салбараас илүү одоо найдвартай гэдэг бодлоо. Удирдаад явдаг сангийн тийм удирдаад явдаг гэдэг байдлаар нь бодит байдалтай өөр улсууд харуулж байгаа. Тийм байна. За ингээд аюул сонирхолтой ялангуяа Монголд бол одоо ингээд одоо энэ хаврын чуулган 3 сарын 15-нд эхлэхээр яг энэ нийгмийн даатгалын шимтгэлээр сонсгол хийнэ гэдэг нь яригдчихэж байгаа л да. Тэр яагаад бол маш хэмжээний мөнгө алга болсон учраас сонсгол хийнэ гэж байгаа. Яг бид нар ингээд нөгөө асуудлыг баг хүн болгон мэдж байгаа. Одоо бид нар нөгөө асуудлыг ярихаасаа илүүтэй цаашаа яах вэ гэдэг шийдлээ яриад зүгээр байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд нийгмийн даатгалын ямар ч байсан юм хувийн сан бий болох хэрэгтэй юм байна. Тэхийн тулд бид нар хамгийн ихний ээлж нь хувийн сан бий болгох, хуультай болох хэрэгтэй юм байна, зохицуулттай болох хэрэгтэй юм байна. Тэрийг удирдах, тэр одоо гадны компаниудыг оруулах хэрэгтэй юм байна гэдэг юм ингээд олон юмнууд хийх хэрэгтэй юм байна гэж ер нь бол ярианаас чих ойлголоо. Тэгээд үнэхээр эрдэнэ очрын хувьд бол яалтч яахгүй энэ одоо санхүүгийн математик гэдэг маш одоо ховор мэрэгчлэр Монгол төдийгүй одоо Австрали улсад ингээд мэрэгсэн явж байгаа юм одоо чухал Монгол хэрэгтэй мэрэгчлэн тэгээд тун утгагүй одоо Монголд очиод энэ одоо тэтгэврийн санг одоо өөрчлөхөд дараагийн шатнд оруулахад хувь нэмэр оруулах байхаа гэж ингэж бодож байна. За ингээд баярлалаа. Баярлалаа. Танд ч гэсэн урьсан баярлалаа. Ажлаа амжилт хүсье.